Шорнот аймгийн Хэрлэн сумын 7-р сургуулийн бага боловсролын бүтээлч уншлагын тайланг танилцуулъя. 2024-өөс 25 оны хичээлийн жилд 7-р сургуулийн бага боловсролын хэмжээнд бүтээлч уншлагын аяныг амжилттай зохион байгуулсан. За 1-ээс 2 дугаар ангийн суралцагчдын дунд үлгэрээс суралцсан аяныг зохион байгуулж, 1-р ангийн суралцагчид маань сонгосон Монгол ардын үлгэрийг үзэж судалсан бол 2 дугаар ангийн суралцагчид маань сонгосон Монгол ардын үлгэрийг уншиж судалсан. Мөн аялсан үлгэрийнхаа агуулгаар нь суралцагчид маань багштайгаа хэлэлцүүлэг хийж тухайн үлгэрийн сургамж санаануудыг олж илрүүлсэн. Цуудын цаагчгүй ижил сөрөгтэйгээ яагаад хайшаа явсан болоо? За асуулт нь 2 дугаар багийнхан хариулах юм байна. Зүрхтгээс явсан. Яг үнэн. Одоо энийг хэлэх гээд байгаа юм. Яг тэгэхээр өөрсдөө уйлахгүй олон гэдэг чинь нөгөө бороо авахгүй маш халуун зам болсны улмаас хан болдог. Нөгөө өөрсдөө өөрсөн шараараа тэгээ мал амтэн идэж явах хоол хүнсгүй болдог байхгүй юу? За мөн тус аяныхаа хүрээнд уншсан, үзсэн үлгэрийнхаа агуулгаар суралцагчид маань чөлөөтэйгээр сэтгэж бүтээл хийсэн байгаа. Үлгэрийн агуулгаараа мөн сэдвт зураг зурсан. За тухайн үлгэрээсээ сургамж санааг олж илрүүлэхийн зэрэгцээ тухайн үлгэрийнхээ агуулгатай холбоотой зүйр үгсийг олж илрүүлж бие биенээсээ суралцаж маш олон зүйр үгүүдийг сурсан. За мөн эцэг эхтэйгээ хамтран үлгэрийн агуулгаараа жижиг ном бүтээсэн. За мөн тус аяныхаа хүрээнд үлгэрийн баатруудаа маш сайн таньж мэдхийн тулд пазл тоглоом явуулж тоглонгоо үлгэрийн баатруудаа таньсан. Мөн захин үлгэрийн зурагт ном бүтээсэн зэрэг бүтээлч ажлуудыг хийж 1-ээс 2 дугаар ангийн суралцагчдын дунд явуулсан үлгэрээс суралцсан аян маань маш амжилттай зохион байгуулагдсан. 3-аас 5 дугаар ангийн суралцагчдын дунд бол номтой нөхөрлөлийн аян зохион байгуулагдсан. За тус аяны хүрээнд 3-аас 5 дугаар ангийн суралцагчид маань аймгийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн төв номын сангийн ногоон номын санд ном уншсан. Төв номын сан доторх захин номын сантай танилцаж өөрсдийн уншсан үлгэр, өгүүлэлэг, зохиолоороо тухайн номын сандаа хэлэлцүүлэг хийсэн байгаа. За 3-аас 5 дугаар ангийн бүх суралцагчид маань төв номын санд карт нийлгэсэн. Үүнийхээ дагуу номын санд бүгдээрээ ном уншсан номынхоо тэмдэглэлүүдийг маш бүтээлчээр хөтөлсөн. За тэгээ сургуулийнхаа орчинд ирээд уншсан их өгүүллэгийнхаа үйл явдлыг зургаар илэрхийлэх гэх мэт маш олон бүтээлч ажлуудыг хийсэн. За үлгэрээс суралцсан номтой нөхөрлөлийн аяны хүрээнд багийн сурагчдын ойлгон унших чадвар маань сайжирсан. Уншсан үлгэр болон номоос зохиолчийн төвшүүлсэн сургамж санааг олж, за зохиолын агуулгатай холбоотой зүйр үг, хэлцүүгийн утгыг мөн тайлбарлаж сурсан. За та уншсан сэдв үлгэртэйгээ холбоотой сэдв зураг болон жижиг ном өөрсдийн сонирхлоороо янз бүрийн сонирхолтой бүтээлийг хийж номын тэмдэглэл хөтлөн номыг бол маш бүтээлчээр уншиж сурсан байгаа.